Өнөөдрийн хичээл бол өвдөлт болон шинж тэмдгээ англиар хэрхэн зөв тайлбарлах тухай юм. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг үг бол "Аши" буюу өвдөлт. I have a гэсэн бүтцээр I have a headache. Миний толгой өвдөж байна. I have a stomachache. Миний гидс өвдөж байна гэж хэлнэ. Дараагийн үг бол хурд. Энэ нь тухайн эргэтэн өвдөж байгааг үйл үгээр илэрхийлнэ. My back hurts. Миний нуруу өвдөж байна. Мөн ямар нэгэн үйлдэл хийхэд өвдөж байвал It hurts when I swallow. Залхих үед өвдөж байна гэж хэлнэ. Хэрэв өвдөлтийнхөө шинж чанарыг илүү тодорхой заахыг хүсвэл pain гэх нэр үгийг ашигладаг. Жишээ нь I have a sharp pain in my chest. Миний цээжээр маш хүчтэй хатгаж өвдөж байна. Харин хүндүрлэж үргэлжилсэн өвдөлтийг I have a dull pain гэж хэлнэ. Ханиад томоо туссан үед түгээмэл гардаг шинж тэмдгүүдийг хэлье. I have a runny nose. Миний хамар битүүрч нус гоожиж байна. And a sore throat. Мөн хоолой өвдөж байна. Энд sorry гэдэг үг нь хүндүртэй, өвчтэй гэсэн утгатай бөгөөд хоолой өвдөхөд байнга ашиглагддаг. Халуурах болон ханиалахыг хэрхэн хэлхийг харцгаая. I have a high fever. Би өндөр халуурч байна. And a terrible cough. Мөн маш муухай ханилгаж байна. Fever гэдэг нь халуурах, cough гэдэг нь ханиалгах гэсэн үг юм. Дотор муухайрах эсвэл бөөлжих үед дараах хэлхүүдийг ашиглаарай. I feel nauseous. Миний дотор муухайрч байна. Эсвэл илүү энгийнээр I feel sick гэж хэлж болно. Харин бөөлжиж байгаагаа хэлэхдээ I have been throwing up гэж хэлнэ. Throw up бөөлж гэсэн утгатай хэлцүүл үг юм. Эмчид үзүүлэхэд хамгийн их асуудаг зүйл бол хугацаа байдаг. I have had this pain for 3 days. Энэ өвдөлт 3 өдрийн турш үргэлжилж байна. I have had буюу төгс цагийг ашигласнаар өнгөрсөн тэгэхээр одоо хүртэл өвдөж байгааг илэрхийлж байгаа юм. Эцэст нь эмнэлэгт хандах үед I need to see a doctor. Би эмчид үзүүлэх шаардлагатай байна. Can I make an appointment for today? Өнөөдөр үзүүлэх цаг авч болох уу гэж асууна. Баяртай.